Сайн байцгаана уу? Өнөөдрийн ревю хийх машин бол Range Rover-ийн Long Wheelbase буюу Range Rover-ийн урт загвар. За, энгийн загвараасаа ямар ялгаатай нэрнээсээ шууд тодорхой байгаа бах те. Илүү урт болсон, бас илүү лагши болж өгсөн. Range Rover-ийн энгийн загвар нь 460 сая төгрөг байдаг бол энэ урт загвар нь хэд гэж бодож байна? 600 сая төгрөгийн үнэтэй. 5 литрийн Supercharged V8 мотортой 518 морины хүчтэй 4 дуугаараа майждаг урагшаа 8 араатай. Range Rover-ыг Английн хатан хаан 95 настай штэ. Одоо ч өөрөө ундаг англи машин гэдгийг бүгдээрээ мэднэ. Гэхдээ 2008 онд Энтгийн Tata Motors Group худалдан авч одоо Энтгийн брэнд болсон. Машин үйлдвэрлэл нь харин Англитай хэвээрээ. Одоо 600 сая төгрөгийн үнэтэй энэ Range Rover-ийн урт загварыг бүгдээрээ детальчилж харъя. Мандал санхүүгийн нэгдэл. За, Long нь энгийн загвараасаа ямар ялгаатай вэ гэхээр энэ хэстэй 20 см-аар уртсаж өгсөн. Ингээ харах юм бол хойтлын хаалга илүү урт харагдаж байгаа биз? Ангуудад харагддаг мэдрэгдэнэ. Ийм урт. Хойноо юм их зайтай гэсэн үг. За, арын судлыг харж байгаа үстэй. Ямар том зайтай байгааг. Уртлын хоёр суудл бол яг л зүгээр дундаж өндөртэй хүнд тааруулаад тохиролцсон байгаа. Тэгэхэд ийм их зай гарч байна. За, ороод суухад энэ хавцны хэдийн тавиартай. Нэгэн урттай машин учраас энэ хоошоо ингээд нэлээ наалт суун. Тэгэхээр энэ дээр бас ингээд хөлөө тавиад явахад эвтэх юм байна. Дээрээ үсний дөхтэй машин асаангуудын дөх маань өөрөө автоматар очиж гонгоод болдгоо тохируулах гэж болдог. За, энэ голын цав уртны цавнаас нэмэгдсэн байгаа. Хэрвээ blind spot sensor гэж байдаг. Тэрнтэй адилхан гэсэн үг. Артлаас машин ирж байгаа юм бол ойрхон ирсэн байх юм бол энэ хаалга онгохгүй. Ялангуяа хүүхдүүдэд аягүй зүгээр энэ автоматар чойшлогдчихдаг. Заримдаа ингээд заны голч юм нэг жоохон эвгүй газар буух гад ингээд заа өөр сонирхолтой хэлэх юм бол энд запас дугуй байгаа. За, запас дугуй нь яаж ирдэг вэхээр яг энэ яг сток дугуйтайгаа адилхан. Зарим машин дээр болохоор хийлдэг дугуйнууд байдаг шээ запас дугуй. Тийм биш. Энэ запас дугуйны цаатал дээр данхраад харагдаж байна. Данхраад нь жоохон чанар муутай данхраад байгаа. Яг түүгээр энэ машин маань өөрөө хий намтай машин учраас нэлээд сайн дээшээ өргөжиж дууга солих хэрэгтэй болдог. Тэгээ нэлээд дээшээ өргөхөөр энэ данхраад маань жоохон тогтмор муутай унчих гад байдаг. Тэгэхээр хөдөө гадаа явахаар бол шин данхраад авч явсан дээрээ. За, уртлын харцын гой харцтай. Эндээ CD оруулах. CD-ний авалтаа одоо бид нар бол CD-г хүмүүс хэрэглэхээ болцсон гэж бодож байгаа боловч 2020 21 бүр 22 оны загварын машинад хүртэл CD тоглоомчтой байгаа даа. Тэгэхээр бас хэрэглээний CD бол бас бүр гарчааг бол юм шиг. За, гафлийн савны том. За, энэ машин дээр юугаар авах гэхээр энэ хоёроо төвчшиг болдог. Хөвжиж болно. Бид нар угаалтын газар өгөх. За, эсвэл нэг дуулгын жалаач дуудахад шот бичвэрээр ч юм уу мөнгө төгрөг шиг хөвжиж байна гэсэн. Түүжихдээ Wallet функцийг сонгоод өөрийн хүссэн 4 оронтой кодоо 2 удаа оруулна. Одоо түүжигдсэн байна. Ангойхгүйгээс дээд дэлгэцэнд бас түүжигдэнэ. Кодоо сүүлийн үеийн машинуудын адил 360 камертай, машинаа тойруулаад харах боломжтой. Камерын нягтршил маш сайн. Энд дарж машинаа өөрийн хүссэн цагийн хуваарийн дагуу асааж халаах боломжтой Webasto системтэй. Цагийн хуваараас гадна машиныхаа гаднаас удирдлагаар асаан халааж болно. Өөр дээрээ температур мэдрэгчтэй бөгөөд нэмэх 5 хэмээс доош хүдэнд ажиллана. Нэмэх 5 хэмээс илүү дулаахан болох юм бол ажиллахгүй. Энэ Webasto систем нь Land Rover-ийн бүх машинд байдаг. Яа гэсэн чиглэлчтэй. Хаалын судлаар сууж аамаас статик хэсэг юм үзээд дуугаа төстөө сонсоод явах боломжтой өөр гэсэн юм ойрших чиглэлчтэй. Тэгээс мэдээж бицаа холбоод бицаараа ярьж байна. За, энд уртлын замаа мэддэг мэдрэгч байгаа. Уртлын замаа уншаад явна. Цагаан зураас мэдрэн. За, уртлын гэрлүүг ямар нэгэн удирдлагын товч байхгүй зүгээр тоочор. Ингээ хөрөөл хасаад.
За Range Rover бол SUV ангиллын машин. Off-road option байгаа. Ер нь бусад SUV ангиллын бүх машинтай адилхан. За эндээс жишээлбэл харах юм бол тэглгүүдэд цоожлно. Энэ хазаалтын өнцгөө харна. За энэ луужин байна. Ингээл ер нь шаруултын эсрэг систем гэл энэ дээр хараа. Уруу зам дээр өөрийгөө өндөрлөн намсгана гэл ер нь оффроуд машинд дэдэг бүхэл опшнгууд байгаа. Хөдөө замд Range Rover бол асуудалгүй явдаг. За энэ long загварын хувьд л яг урт гүйцэвтэй болохоор жоохон асуудалтай болохоос биш. Зүгээр Range Rover-ийн хувьд бол хөдөө ямар ч асуудалгүй явна. За нэг асуудал нь юу гэхээр яг бүгдэр хүн болгоно л мэдээж Range Rover бол жоохон амархан эвдэрдэг. Эвдэрх юм бол сэлбэг запас илүү их үнэтэй. Хэрвээ тэр бол өөр өчийн хувьд санхүүгийн хувьд асуудал биш бол хөдөө явахд бол асуудалгүй. Зүгээр явчих машин. Өөрийгөө доошо суулгадаг. Тэр товчонд харин эндээ ойрхон ирсэн болохоор энэ илүү амар юм билэ. Явдал дундаа энэ товчийг дараал машинаа доошо суулгах боломжтой. Эко гором дээр явахдаа гэрлэн дахиан дээр очиод бүх мотор унтарч амарна. За хааз нь юу вэ? Тормосон дээрээ цаашаа тулсан дарах юм бол машин төвжигдэж гэрлэн дахиан дээр зогсоод хөлөө амрах бас боломжтой. Энэ опшнгууд бол сүүлийн машинууд дээр бүгдэнд нь байдаг. За миний урд нь ревю хийсэн машинуудаас хамгийн гоё явдалтай, хамгийн тав тухтай нь бол би энэ Range Rover гэж хэлнэ. За би урд нь Land 300, Land 200, Patrol, G-Class гэдэг SUV ангиллын машинуудыг ревю хийсэн байгаа. Тэдний дотроос энэ машинуудаас хамгийн гоё явдалтай, хамгийн зөөлөн, хамгийн тав тухтай нь энэ Range Rover. Ингээд машин бариад явхад бол мэдрэмж нь шал өөр, маш тухтай, зөөлөн тийм ер нь бол шууд тав тухайг л мэдэрнэ. За G-Class-ыг бол 1-2 юм уу цөөхөн хугацаанд унахад бол үнэхээр хүчтэй, гоё машин л та. Гэхдээ удаан унаад явхаар ингээл тэр хатуу байдлаас нь бол жоохон эмэгтэй хүний хувьд бол жоохон жирхмээр байдаг. За Range Rover-ыг бол хэд ч унсан уйдахгүй. Миний хувьд бол миний хамгийн унах дуртай машин Range Rover.